Сангийн хамтад ороод ирснийхэн дараа бол энийг дэмжиж гэж байгаа юм байна. Тэгэхээр өмнө нь оруулж ирэхдээ залхуурсан юм уу, эсвэл ямар шалтгаанаар ийм байдлаар оруулж ирчээд тэгээд одоо усан жамс гişүүн засаад ингэ явж байгаа юм бэ гэдгийг нь мэдчихвэл ер нь бол яг хуу би бол энэ тэр тооцоол янз бүрийн юм сайжруулах, шинжлэх ухаанч болох гэдэг дээр нь бол дэмжиж байгаа. Гэхдээ яагаад ингэ анханасаа ингэж яваагүй юм бэ гэдгийг л сонирхоод. 6 номер сангийн ам санжаад урж дараа. Төсвийн төслийг бол 7 сарын 25-нд бол сангийн амд бол саналаа ирүүлж байгаа. Тэгэхдээ бол энэ нэгдүгээр авсралт буюу шалгуур үзүүлэлтүүд эргэлжиж байгаа. За гэхдээ бол жишээ нь бол их хурл бол өөрөө төсвийн төслөө олон нийтээр хилцүүлээд бүхний зорилтуудаа үзүүлээд ингээд ороод ирсэн зүйл дээр бол бид нар төсөв талаас нь буюу одоо орлогодоо нийцүүлсэн байдлаар бид нар зарлагыг нь хянж байгаас биш нэгдүгээр авсралтын хүрх үр дүнг бол сангийн ам бол төдийлөн одоо шахах нь өөрөө зохимжгүй болчиход байна. Их хурлын намын газрын даргын 19-т бичгээр ирсэн зүйлийг бид нар үгүй ээ. Тааны их чаа зүйл буруу байна гэж хэлэх боломжгүй болчиход байна л та. Тэгэхээр энийг бол хааны газар засах ёстой. Тэрэн дээр бол Эрдэнэ мөрөн гишүүний хэлж байгаа саналтай бол 101 санал нэг байна. За энэ бол хизээ засагдах ёстой вэ гэхээр одоо бидний одоо бодлоор бол уул нь өмнөх тодтгол дээр бол бид нар оруулж ирсэн жишээ нь нэгдүгээр хавсралтын гүйцэтгэлтэй хамт хяндаг болъё. Тэгжиж төсвийн эрхлэлнээс өөрөө төсөвтэй хариуцлагатай болъё гэдэг санал орж ирсэн. Харамсалтай батлагдаагүй. За эдийн засгийн хөгжлийн бас нэг